21-р бодлого дээр хурал дээр 4 ихтгэл тавих байсан. За би 1-р хүн, 2-р хүн, 3-р хүн, 4-р хүн гэж биччихье. За B нь А-гаас өмнө ихтгэл тавих боломжгүй гэсэн. За тэгэхээр ямар янзаар ихтгэл тавих боломжтой вэ гэдэг зэрэг B бол А-гийн өмнө бол ярьж болохгүй байна. Тэгэхээр би хамгийн эхлээд А-гаас хөөнө. За хэрвээ А болвол 4-р байранд ихтгэл тавих боломжгүй. Яагаад тэгэхээр B 5-д ярина гэж байхгүй. Тэгэхээр А бол 3-р байрнаас эхэлнэ гэсэн. Тэр тохиолдолд B болвол яг энд эхэлж таарна гэсэн. Тэгвэл 1 болон 2-т хэн ихтгэл тавих вэ гэхээр ямар боломж авах вэ гэхээр CD байж болно. DC AB байж болно. Ингээд нийтдээ биднэрт 2 боломжтой байна гэсэн. За түүний дараа ямар боломж байх вэ гэхээр А маань 3-т ярьж болно. Биш 2-т ярьж болно. Тэгэхээр бидний тохиолдолд B хэдэд ярьж болох вэ гэхээр 3-т ярьж болно. Эсвэл 4-т ярьж болно. Тэгэхээр одоо энэ боломж дээр хөөж үзнэ гэсэн. За CD байж болно. Эсвэл DC AB гэдэг дараалалаар ярьж болно. За түүний дараа А 2-т байгаа юм болвол B болвол 4-т ярьж болно. Тэгэхээр энэ чинь CD гэж ярьж болно. DAC B гэдэг дараалалаар ярьж болно. Тэгэхээр ингээд нийтдээ 4 ширхэг боломж байх нь байна. Одоо сүүлийн тохиолдолд биднэрт ямар боломж байх вэ гэхээр А болвол сүүлийн тохиолдол А болвол 1-р байран дээр ярьж болно. За нийтээр ярьлаа гэхэд B хаана байж болох вэ гэхээр ард байж болно. Яг 2-р байран дээр. Энэ тохиолдолд CD, AB, DC байж болно гэсэн. За түүний дараа А хэрвээ 1-д байгаа юм бол B 3-р байранд байж болно. Энд тэгэхээр CD, AD, BC гэсэн тохиолдол байж болно. Түүний дараа А 1-р байранд байхад B 4-р байранд байж болно. Тэгэхээр CD, AD, C, B гэдэг нийтдээ 6 ширхэг боломжтой байгаа гэсэн. Тэгэхээр ингээд энэчнээс нийт боломжийн онтойг болох юм бол 2 дээр 4-ийг нэмээд 6-ыг нэмээд 12 ширхэг боломжтой хурлаар янз зохион байгуулж болно гэсэн. За 22 дугаар бодлогын хувьд ахын дүүгээсээ 2 дахин хурдаг явдаг гэж байгаа. За тэгэхээр ах トゥ хоёрын бие хурдыг тодорхойлъё. За дүү. Би дүүг 1 хэсэг хурдтай гэвэл ах бол 2 хэсэг хурдтай гэж. Дүү гарснаас хойш 10 минутын дараа ах нь тойноос нь гарсан. Дүү гараад хэдийн хэсэг зам явцсан бэ гэхээр 10 хэсэг зам явцсан. 10 хэсэг зам явсны дараа яаж байгаа вэ гэхээр дүү бол явж л байгаа. Тэгэхээр би дүүгийн хурдыг нэмэхэд тэнцэнээс ахын хурд бол нэмэгдэнэ гэсэн үг. Ахтай тэнцүү болж тарах гэдэг шүү дээ. Яагаад гэхээр гүйцэж очих вэ гэж. Гүйцэж очихын тулд илүү хурдан явж таарна. За тэгээ дээрэс нь би дүүгийн явж байгаа энэ хүү хурд дээр ахын явж байгаа хурдтайгаа тэнцүү болж байгаа гэсэн. Өмнө явцсан байсан замаа нэмээд. За энэчнээс би 1 хэсэг маань 2 хэсгээс хасагдаж тарах юм бол 1 хэсэг болвол аргатай тэнцүү болж таарна. Тэр хэдэн минутын дараа гүйцэх вэ гэхээр 10 минутын дараа гүйцэнгээд бидний хариулт B хариулт байна.